За тэгэхээр энэ тогтоолын төсөл бол нэг өөрөө бас нэг асуудалтай байгаа юм л да. Тэгэхээр 1992 оны үндсэн хуулийн заагдсан тэр 44-р зүйл бол гол агуулга нь. Одоо за энэ дээр бол одоо 14 мега төсөл эрчим хүчний одоо реформ бүсчсэн хөгжлийн асуудал гэдэг энэ асуудлуудыг тавиад энд одоо энийг шийдвэрлэх асуудлаар илтгэл хүлээх тухай асуудал ярьж байгаа. Тэр өнгөрсөн хугацаанд бол манай парламент бол ерөнхий сайдын оруулжсэн бүхэл зүйлийг ерөнхийдөө бүгдийг дэмжиж явж байсан. Аль нам нь одоо дэмжиж сөрөг хүчсэн ч гэсэн бид нар бас тодорхой хэмжээр дэмжиж ингээд явсан. Тэгэхээр энэ 44-р зүйл чинь ямар агуулга байдгийг гэхдээ жишээ нь за засгийн газар төсвийн асуудал оруулж ирлээ. Тэнгүү төсвийн алдагдлыг 0.5% байр гэдэг ийм засгийн газрын их хурлын одоо шийдвэр гараад энийг буцаасан тохиолдолд энийг ингэж барих боломжгүй. Ягагтгүй эдийн засгийн нөхцөл байдал ийм байна. Тийм учраас энэ асуудлыг би одоо ингэж 0.5 бол төсвийн алдагдлыг барьж чадахгүй. Тийм учраас миний одоо энэ асуудлыг энэ одоо 2% төсвийн алдагдлыг 2% нь өргөн барьсан тэр төслийг баталж өг. Альсвал надад итгэл үзүүлэх тухай асуудал ярьж өг гэдэг. Тэг хэрвээ одоо энд итгэл үзүүлэх тухай тогтоол орж ирэх юм бол тэргийн одоо дэмжсэн тохиолдолд шууд одоо тэр 0.5%-аар 2%-аар одоо төсвийн алдагталтаа батлах тэр юуд шийдвэр нь шууд хэрэгжээ явдаг. Хэрвээ их хурл итгэл үзүүлэхгүй бол огцордог ийм л одоо зүйл юм байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бидний хувьд бол ямарваа нэгэн тийм одоо их хурлаас энэ засгийн газрын хэрэгжүүлэгч байгаа тэр бүх асуудлуудыг одоо эсэргүүцэж одоо унгаасан ийм тохиолдлууд бол бараг байхгүй. Тийм учраас энэ бол одоо орлого нутгах тухай асуудал байсан. Энийг одоо Монгол Ардын намын баг урал руу чирээд оруулсан. Тэгэд энэ дээр одоо ардсан намыг засгаас гарах тухай ганцхан асуудал яригдсан. Ийм л зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бас ерөнхий сайд ч гэсэн өөрөө тэр одоо доторх баг урлынхын бичлэг задарсан байлаа ардсан намаас гаргаад цаашаа явчих гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ийм байдлаар одоо ингээ явах тэр нэг энэ хамтарч байгаа засагч нь одоо энэ бүх буруу чинь бүгдээрээ ардсан намын буруу болж хувирдаг. Энэ хэдэн сайд нар чинь одоо бүгдээрээ л одоо хамаг байдгаар чадлаараа зүтгэсэн шүү дээ. Эдийн засгийн урт хугацааны хөгжлийн асуудал, барилга Бүрдөөжихэд 1 минут гээ. Барилга орон сууц шуудлын асуудал, хууль зүйн асуудал, байгаль орчны асуудал гэдэг хамгийн галтаа, хамгийн хил амтаа тэр одоо бүх одоо яамдуудыг бүгдийг хариуцаад ажиллаад бидрээс болж ардсан намаас болж энэ хэдэн сайднараас болж асуудал үүсээгүй л гэдгийг би хамгийн гол нь хэлмээр байгаа. Тэгээ энэ дээр бас одоо энэ үндсэн хуулийн тэр суур зарчим чинь ийм шүү. Энэ шалтгаан чинь бол буруу шүү гэдгийг л бас би хэлмээр санагдчих.